Жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг Даншиг наадам нийслэлийн өдрийг энэ жилээс нэгтгэн Хүрээ цам Даншиг наадам нэртэйгээр 6 дугаар сарын 28-наас 29-ний өдрүүдэд хүй 7 хуудагт өргөн дэлгэр зохион байгуулахаар боллоо. Энэхүү өөрчлөлт нь Улаанбаатар хотын шашин соёлын өвийг дэлхийд дахинаа сурталчлах, жуулчдыг татах чухал ач холбогдолтой талаар зохион байгуулагчид ярьж байна. Наадмын эхлэл болгож нийслэлийн тахилга шүтлэгт дөрвөн хайрхныг тахих зан үйл болно. Энэ үеэр хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүмхийдүүд иргэдийн сайн сайхны төлөө хурал номын үйл ажиллагааг зохион байгуулна. Монголын бурхан шинтний тугаанд нэгчлэн хийд нийслэлийн засаг дарганд хаман газартайгаа нийлээд 11 дэх жилдээ Даншиг наадам Хүрээ цамыг зохион байгуулж байгаа. Өнөө жилийнх бол хамгийн онцлог зүйл нь бол Монгол туурхтны оролцоонууд жишээлбэл жил ирэхтээс нэмэгдэж байна гэж харж байна. За мэдээж цагийн хувьд бол арай эрт болж байгаа. Улсын үндэсний их баяр наадмын өмнө болж байгаа учраас Монгол оронд зорин ирж байгаа аялал жуулчлалын олон улсын Монголыг сонирхсан жуулчид судлаачдад бол их сонирхолтой байх хаа гэж бид харж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө яг энэ дотор Монгол түмнийг даасан их сахиус шүтэн гэдэг шүү дээ. Очроо бурхныг тахидаг. Очроо бурхны тахилгын зан үйл эзэн бог Чингис хааны тахих зан үйл энэ төр гэдэг ихээр бол бас сайхан болох хаа гэж ингэж харж байгаа. 6 дугаар сарын 28-нд үндэсний бүхий барилдаантай өмнөх жилүүдэд бурайд өвөр Монгол үндэсний бүх гэсэн 3 төрлөөр зохион байгуулдаг байсан бол энэ жилээс өвхөн үндэсний бүхийн 256 бүх барилдах юм а. Үндэсний бүхийн барилдаанд төрийн наадамд авсан цол чимгийн эренбээрэн зүүн баруун жигүүрийг манлайлан босч барилдана. 1-2-ын даваа оноортоор 3-ын даваанаас цол чимгийнхээ эренбээр ам авч цолоо дуудуулж барилдах нэ. За энэ жилийн бүхийн барилдаанд ямар нэгэн цол чимэг олгохгүй. 6 сарын 28-нд буюу эхний өдөр 16 цагаас үндэсний бүхийн барилдааны 1-ийн даваа эхэлж 1-ийн даваа тухайн өдрөө дуусна. 2-ын даваа маргааш өдөр нь буюу 29-ний 12 цагаас эхэлж тухайн өдөр бүх даваануудыг дуусгаад өгчүүдийн бай шагналыг олгоно. Түүнчлэн хурдан морины уралдаан, үндэсний сур, шагай, морьт харвааны тэмцээн, морьтны үзүүлбэр, цам хараах ёслол, сээр зохих тэмцээн, 9 дүүргийн ардын авьяаснуудын шилмэл тоглолт, Монгол туурхтны уран бүтээлчдийн тоглолт, иргэдийн өдөр, жижиг дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, их эзэн Чингис хааны тахилга зэрэг үйл ажиллагаа болох юм а. Үндэсний үндсэн 6 насны морины уралдааныг зохион байгуулахаар төлөвлөж байна. За мөн 2 өдөр жороо морины уралдааны арга хэмжээг зохион байгуулнаа. За 6 насныхаа морины уралдааныг бид бүхэн тодорхой цаг агаар нөхцөл байдлыг бас хуулинд заасны дагуу зай хэмжээг нь тодорхой хэмжээгээр багасгасан байгаа. Тэгэхээр дээд 3 нас маань 13-аас 14 км-т. За хязгаарлан насны морид маань үндэсний их баяр наадмын дааган насны гараанаас буюу 11 км-ээс за шүтлэн даагныхаа уралдааныг бид бүхэн 5-аас 6 км зохион байгуулахаар төлөвлөж байна. За энэ удаагийнхаа бүртгэлийг бид бүхэн бас уяач аппликейшнийг цаасан суурьтайгаар ингээ хосолмол байдлаар зохион байгуулахаар зохицуулалт хийсэн. Тэгэхээр уяачд маань хол газар байгаа болвол интернет захин орчныг ашиглаад бас бүртгэлээ хийлгэж болно. Наадмын талбай дээр хоол үйлдвэр үйлчилгээний чиглэлээр иргэд их асууж байгаа. За ямар тавигдах шаардлага тавигдах вэ гэдэг байдлаар. За энд бол тухайн дүүрэгтээ бүртгэлтэй үйл ажиллагаа эрхэлдэг бүртгэлийн хуудастай аж ахуй нэгж иргэн байна. За хоол хийх тогооч нь өөрөө тогоочийн үнэмлэхтэй. За ажиллах бусад бүх албан агчид нь шинжилгээнд хамрагдсан цагаан дэвтэртэй байна. За тэгээд албан үйлсэлтийг ирүүлэх байдлаар гэсэн шаардлагыг тавьж байгаа. Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр Хүрээ цам Даншиг наадам 2025 наадмыг үзэж сонирхох наадамчин олонд 7-оос 23 цагийн хооронд 2 чиглэлд нийтийн тээврийн 10 автобус үн төлбөргүй үйлчилнэ. Ийхүү Хүрээ цам Даншиг наадам нь сүсэг бишрэл соёлын үн төвийг шингээсэн шашин соёлын хосгүй баяр болон өргөжин тэлж байна. Тухайлбал энэ жил цам хараах үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамруулах нэ.